Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хамгийн их сонсдог, хамгийн их айдаг, бас хамгийн их буруугаар ойлгодог астрологийн үзэгдлүүдийн нэг бол будын ухралт болсон байна. За будын ухралт гэхээр л хүмүүсийн толгойд шууд техник технологитой холбоотой бүх саатал гэмтлүүд гарна буюу магадгүй утас эвдэрнэ, компьютер гацна. За өмнө харилцаатай байсан эксэд хүртэл амьдралд буцаж орж ирнэ. Гэрээ хилцээр хийж болохгүй, аялал хийж болохгүй, бүтлгүүд нь юм эхэлж болохгүй, амьдрал төр чигтээ бодлон холио монтон болно гэдэг ойлголтууд орж ирдэг. За гэхдээ өнөөдөр би та бүхэндээ будын ухралтыг арай илүү бодтой амьдрал хэрэгтэй байдлаас нь тайлбарлаж өгье. За будын ухралт ерөнхийдөө бол заавал муу зүйл байдаггүй. За үгүй бол одоо гэрээсээ гараад хоригдоод юу ч хийхгүй байх үе ч гэсэн үг биш. Эсвэргээрээ одоо бүх зүйлд илүү удаан амьдралыг илүү тайвнаар харах. За түүнээс гадна бүх зүйлийг засаж залруулах, дахин бодох, за магадгүй алдаа гаргасан зүйлсээ хүртэл шинжлэх, залруулах үе байдаг. За өөрөөр хэлбэл будын ухралт бидэнд нэг зүйлийг ерөнхийдөө бол хамгийн тод ойлгуулж өгдөг гэсэн үг. За тэр нь юу вэ гэх юм бол хит хурдан байгаа, хит яарсан, хит бодлогогүй байсан зүйлсийг эргэж харж шалгах цаг болсон байна гэдэг мессеж өгдөг гэсэн үг. Энэ бичлэгээрээ би та бүхэнд будын ухралт гэж юу вэ? За яагаад харилцаа холбоо техник технологи бөгөөд гэрээ хэлцээр бичиг баримттай холбоотой зүйлсүүд дээр бодлон асуудлууд гардаг вэ? За хүмүүсийн итгэдэг зүйлсийн үнэн бөгөөд худал нь юу байдаг вэ? Сүүдрийн үе гэж юу болох? Будын казими гэж юу байдаг вэ? За энэхүү будын ухралтын үеийг хэрхэн зөв амьдралдаа хамгийн сайн байдлаар ашиглах вэ гэдэг зөвлөгөөнүүдийг өгье. Шинэ сард тэргэл сар бүрийн зурхай болон гаригуудын хөдөлгөөнтэй холбоотой. За түүнээс гадна өөрийн зурхайг ашиглан өөрийнхөө илүү төгс хувилбарыг бүтээхийг хүсэж байгаа хүмүүс маань бичлэг дээр маань лайктарч согт маань subscribe хийхээ мартаоцай. За хамгийн ихэнд будын ухралт гэж юу болох талаар тайлбарлаж хэлж өгье. За будын ухралт гэдэг нь буд гараг үнэхээр ухраах хөдөлгөөнд ороод байгаа гэсэн үг биш. За дэлхийгээс бид буд гарагийг харахад өөрөө зогсонго байдалд буюу одоо хөдөлгөөн нь арай илүү удаашрснаар ухарч байгаа мэт харагдах. За физикийн одоо орон зурхайн астрономийн ямар нэг үзэгдэл гэж хэлж болно. За жишээ байдлаар та хэдэд тайлбарлаж хэлж өгөхөд за та магадгүй өөрөө маш хурдтай явж байгаа машин цуужсан байлаа гэж бодоход тухайн машин дотроос таны хажууд байгаа машиныг харахад ухарж байгаа биш тухайн бидний байрлал, бидний хурд, бидний харах өнцгөөс шалтгаалаад тухайн машин илүү удаан байгаа магадгүй хойно хоцроод үлдэж байгаа мэт харагдаж байгааг будын ухралт гэж хэлж байгаамаа. Астрологид буд гараг нь болохоор харилцаа холбоо, яриа, мессеж, имэйл, бичиг баримт, гэрээ хэлцээр за бидний сурах юм мэдээллийг шингээж авах, бодох процесс, шийдвэр гаргалт, за аялал, тээвэр хэргийн хэрэгсэл, зам, худалдаа наймаа, за техник технологитой холбоотой зүйлс буюу гар утас, компьютер мэдээлэл дамжуулах бүх системийг илэрхийлж идэг. За ийм учраас буд ухрах үед эдгээр сэдвүүдтэй холбоотой саатал, буруу ойлголцол, за мэдээллийн ямар нэг зөрөөнүүд, за үгүй бол ямар нэг хариу хүлээж ийлээ гэж тухайн хариу удаашрах, хуучин асуудлууд дахин зөвхөгдөх, техникийн баг зэргийн саатлууд доголдлууд, аян замын будлаа, бичиг баримтын алдаанууд зэрэг зүйлс илүү их гардаг. За тэглээгээд будын ухралт таны амьдралыг сүйтгэх гэхээсээ илүүтэйгээр аль хэдийн өмнө нь байсан асуудлууд, тодорхойгүй байсан нөхцөл байдлууд, дутуу зэкслэггүй байсан зүйлсийг гаргаж ирснээрээ засаж залруулах, илүү тодорхой болгох тухайн асуудлуудыг шийдэхэд тань тусалдаг. За өөрөөр хэлбэл илүү шүүх, за асуудал байсан зүйлсийг онцлох, шинжлэх боломжийг олгодог гэсэн үг ээ. За будын ухралтын үеэр хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол үл ойлголцол буюу буруу ойлголцол байдаг. За нэг хүн ямар нэг зүйлийг өөрийнхөө бодож байгаа утгаар хэлсэн байлаа гэж бодоход ярьж байгаа нөгөө хүн нь шал эсрэг утгаар нь ойлгож авах. За үгүй бол хэлсэн зүйлийнх нь өнгө аясыг, тооныг илүү буруу байдлаар хүлээж авах. 50% хэлсэн үгийг хүртэл илүү хурц байсан юм шиг хүлээж авах. За магадгүй хайлтны газраас хариу хүлээж илээ гэж бодоход тухайн хариунууд илүү удаж ирэх, мессежүүд очихгүй байх, имэйл буруу хүн рүү явах, файл буруу илгээгдэх, за магадгүй цаг товсон зүйлс хүртэл бодлого хойшлогдох зэрэг асуудлууд гарч ирж болдог. За түүнээс гадна аялалд, уулзалт, машин, зам нийслэг, бичиг баримт, төлбөр захиалгатай холбоотой асуудлууд, цаатлууд гардаг. За техник технологийн хувьд гэх юм бол магадгүй утас гацах, интернет удах, компьютер удаашрах, за аппликейшнүүд илүү доголдох, файл алдагдах, хадгалаагүй байсан зүйлс устгах гэх мэт асуудлууд илүү их анзаарэгддэг. За гэхдээ эдгээртэй холбоотой нэг зүйл нь гэх юм бол энэ бүх зүйл заавал бүгдд нь за үгүй бол заавал иймэрхүү аимшигтай байдлаар тохиолдно гэсэн үг биш. За будын ухралтыг илүү зөв
ойлгочих юм бол энэ бүх зүйлээс бас айх шаардлагагүй. За энэ бодийн ухралтын үе маань бүх зүйлийг давхар шалгах, илүү оновчтой тодорхой ярих, за магадгүй мессежүүдийг илгээхээс өмнө нягтлж унших, за шийдвэр гаргахаасаа өмнө дахин эргцүүлж бодох, гэрээ хэлэлцээр хийхээс өмнө тухайн гэрээний нөхцлүүдийг илүү шалгах, за ярихаасаа илүү өмнө сонсох зэрэг зүйлийг биднээс шаарднаа. Бут гараг жилдээ дунджаар 3-4 удаа ухралтанд ордог бөгөөд нэг удаагийнх нь ухралтанд ихэвчлэн ойролцоогоор 3-7 хоног үргэлжилдэг. За гэхдээ бут гарагийн ухралтыг хүмүүс ойлгохдоо бут гараг ухарч эхэлсэн өдрөөс бут гараг шулуун хөдөлгөөнд орсон өдөр хүртэл гэж ойлгодог. За гэтэл энэ маань болохоор будын ухралт зөвхөн тухайн 3-7 хоногоос гадна будын ухралтын өмнөх сүүдрийн үе, за яг тухайн бодит ухралтын үе, за түүний дараах сүүдрийн дараах үе гэдэг иймэрхүү 3 үе шаттай байдаг. За энэ болгоныг нь та хэдий тайлбарлаж өгье. За будын ухралтын өмнөх үе гэдэг нь болохоор албан ёсоор тухайн буд гараг ухрах хөдөлгөөнд орохоос өмнөх үе байдаг. За ихэвчлэн 2-7 хоног, заримдаа 2-оос 3-7 хоног үргэлжилдэг. Энэ үед тухайн будын ухралтын гол сэдэв хамгийн анх гарч ирдэг гэсэн үг. За тэгэхээр магадгүй жишээ хэлэхэд гэрээтэй холбоотой эргэлзээнүүд, за харилцаанд илүү ойлгомжгүй мэдрэмжүүд, ажлын өдөр тутмын хэмнэл системтэй холбоотой жижиг сажиг алдаанууд, за үгүй бол гэр бүлтэйгээ магадгүй яриагүй өнгөрөөчихсөн байсан сэдвүүд, за үгүй бол одоо хуучин хүн, үгүй бол хуучин асуудлууд санаанд орж ирэх үеуд байдаг. За аялал төлөвлөгөө, үгүй бол бичиг баримттай холбоотой хамгийн анхны будлаан сэжүүрүүд энэ үед буюу сүүдрийн үед гарч ирдэг гэсэн үг. За тэгэхээр энэ ерөнхийдөө бол одоо киноны эхний хэсэг буюу хошиг шиг явдаг гэсэн үг. Том асуудал бүрэн гарч ирээгүй байгаа ч гэсэн сэдв нь аль хэдийн эхэлсэн байна гэсэн үг юм аа. Энэ үеүүдэд, энэ өдрүүдэд ямархуу сэдэв дахин дахин танд гарч ирж байна вэ? Юу таны анхаарлыг хамгийн их татж байна вэ гэдгийг анхаарах юм бол будын ухралтын үед ямархуу асуудал илүү тод болох, ямархуу зүйлсийг илүү засаж залруулах шаардлагатай болохоо та хэд бан тодорхойлох боломжтой байдаг. За яг ухралтын үе буюу retrograde phase нь болохоор 20-24 хоног ойролцоогоор 3-7 хоног үргэлжилдэг. За энд түрүүн ярьсан гол асуудлууд гарч ирдэг бөгөөд энэ үеийн гол зорилго нь бол шийдэх гэхээсээ илүү бүх зүйлийг дахин бодох, дахин шалгах, засаж залруулах, ярилцах, за дутуу ойлгосон, буруу ойлгосон байсан зүйлсээ залруулах гол зорилготой байдаг. За тийм учраас яагаад бүх юм гацж байна вэ гэдэг дээр төвлөрөхөөсөө илүү юуг шалгах ёстой билээ? Ямар буруу ойлголцол гараад ямар яриаг дутуу орхичихсан болоод энэ сэдвүүд хөндөгдөөд байгаа вүлээ? Юун дээр магадгүй будлаан гарсан байна вэ? За энэ асуудал өмнө нь хаанаас эхэлсэн билээ гэдэг үг үндэс рүү нь одоо очих, онцлох үе гэж та хэд маань илүү ойлгоорой. За хамгийн сүүлд нь будын ухралтын дараах сүүдрийн үе нь болохоор 2-7 хоног орчим үргэлжилдэг. Заримдаа 2-оос 3-7 хоног болдог. За буд гараг шулуун болох хөдөлгөөний дараах үе байдаг бөгөөд энэ үед будын ухралтынхаа үеэр будилсан байсан, удаашрсан байсан, за үгүй бол өмнө нь гарч ирсэн сэдвүүд маань аажмаар өөрөө өөртөө шийдэгдэж, засагдаж, залруулагдаж, эцэслэгдэж, за үгүй бол үл ойлголцлууд ивэ олж эхэлдэг буюу одоо цэвэрлэгийн үе гэж хэлж болно. За тэгэхээр будын ухралтын үеэр гарсан ярианы үр дүн илүү тодорхой харагддаг. За саадтай байсан бичиг баримтууд ч гэсэн илүү урагшилдаг. За хуучин байсан асуудлуудын шийдлүүд харагдаж эхэлдэг. Хэн юу хэлэх гээд байсан бэ гэдэг зүйлийг магадгүй энэ үед илүү ойлгож ухаарах боломжтой болдог бөгөөд юу засах хэрэгтэй байсан бэ гэдгээ ч гэсэн илүү тод олж хардаг. За гэхдээ энэ үед одоо бүгд дууслаа гэхээсээ илүүтэйгээр ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж эхлэх үе байдаг. За тэгэхээр будын ухралтын үе өмнөх бөгөөд дараагийн сүүдрийн үед маань нийлээд 4-9-7 хоног болдог бөгөөд нэг том сургамж хичээл, нэг бүтэн процесс иймэрхүү системтэй болдог байх нэ. За товчлоод хэлэх юм бол өмнөх сүүдрийн үед асуудал анх гарч ирнэ. За яг бодит ухралтын үеэр гэх юм бол асуудлыг илүү бодиттой харах, ямархуу зүйлсийг анхаарах хэрэгтэй байсан бэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллаж зас залруулах зүйл онцлогоо шинжилгээ хийн. За сүүдрийн дараагийн үе дээр гэх юм бол тухайн асуудлаас юу ойлгосноо амьдрал дээр илүү хэрэгжүүлж залруулж эхлэх үе юм аа. За тэгэхээр үүнээс гадна будын ухралтын
үе дотроо дахиад одоо station days буюу одоо зогсолтын үеуд гэж байдаг. За энэ юу гэсэн үг гэх юм бол тухайн нөгөө бод гариг маань ухрах 21-21-ээс 24 хоногийн хугацаанд хамгийн ихэнд тухайн гариг эхлээд ухрах хөдөлгөөнд орж байгаа үе бөгөөд төгсгөлд нь шулуун хөдөлгөөнд орохын өмнөх 1-2 хоногийн яг тэр одоо тодорхой мөчүүд нь болохоор дахиад station days гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл зогсолтын өдрүүд гэсэн үг. За энэ зохицлын өдрүүд нь болохоор буд гаригийн нэрийг илүү их хүчтэй мэдрэгдэх өдрүүд байдаг бөгөөд эргэн тойронд ерөнхийдөө бол одоо бидний амьдралд хүмүүс илүү мартамхай болох, илүү их бодлон гаргах, за илүү удаан хариу хэлэх, за шийдвэр гаргахтаа хүртэл илүү их эргэлзэх, буруу ойлголцлууд илүү их ихсэх, техник илүү их гацах, за цагийн хуваарууд дээр асуудлууд үүсэх, сэтгэл хөдлөлөөрөө хариу өгөх магадлалууд илүү өндөрсөж ирдэг гэсэн үг. Тэгэхээр эдгээр үедэд гэрээ хэлэлцээр заагүй бол илүү том худалдаа авалтууд, харилцаа холбоотойгоо илүү том шийдвэрүүдийг заагүй бол олон нийтэд магадгүй мэдээлэл зарлах гэж байгаа гарах гэж байгаа аялалтай холбоотой чухал зохион байгуулалт шийдвэрүүд ажлын эцсийн шийдвэрүүд зэрэг зүйлдээ илүү тайван, за илүү нягтлах, илүү бодолтой хандаарай гэж зөвлөмөр байна. За энэ гэр үед ерөнхийдөө бол юм хийж болохгүй гэхээсээ илүүтэйгээр яарахгүй илүү болгоомжтой магадгүй буцаж цацаж залруулах, зайгаа аль болох үлдээж хийхийг зөвлөж байна. За будын ухралтын дунд үед бас маш нэг сонирхолтой зүйл тохиолддог. За тэр нь юу вэ гэх юм бол Mercury Cassimi буюу будын Cassimi гэдэг зүйл байдаг. За Cassimi гэдэг зүйл нь юу гэсэн үг вэ гэх юм бол тухайн буд гариг маань ухрах хөдөлгөөнд байхдаа нартай холбогдож байгаа үеийг хэлдэг. За энэ нь болохоор астрологийн хувьд тухайн гаригтай холбоотой нэг сэдв за илүү хөндөгдөх, ойлголтууд ирэх, ухаарлууд ирэх, мессеж одоо илүү тодрох, заагүй бол одоо ямар нэг үнэн илүү ил гарч ирэх, илчлэгдэх үед байдаг гэж үздэг. За тэгэхээр яг энэ будын Касимигийн үед заримдаа хүмүүс ийм учиртай байсан юм байна. Энэ хүнийг би иймэрхүү байдлаар буруу ойлгочихсон юм байна. Заагүй бол энэ асуудал ухтаа өөр зүйлтэй холбоотой байсан юм байна. Заагүй бол энэ шийдвэрийг яагаад тайлбарлаад байснаа ойлголоо гэдэг ч юм уу тухайн тэр мэдрэмжүүд, сэтгэлдлүүд орж ирдэг. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ үед юу мэдэрч байгаагаа, яагаад тэгж мэдэрч байгаагаа, хинтээ юу ямархуу сэдвээр ярилцах хэрэгтэйгээ, заагүй бол гэр бүл дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор юуг ойлгох хэрэгтэй гэдэг зүйлсээ бид илүү тод харж чаддаг гэсэн үг. За будын ухралт ерөнхийдөө бол бүх хүнд нөлөөлөх боловч хүн болгонд харилцан адилгүй нөлөөлдөг. Зарим хүмүүст илүү хүчтэй, зарим хүмүүст илүү бага нөлөөлдөг. За энэ нь ямархуу байдлаар байдаг вэ? Яагаад илүү хүчтэй, илүү сул мэдрэгддэг вэ гэх юм бол өөрийн гэсэн хүн болгоны натал чарттай холбоотой байдаг. За хамгийн түрүүнд гэх юм бол ихэр бөгөөд охины ордны мандалт нар сар заавгүй бол гаригуудын бөөгнөрлөлтөй хүмүүст энэхүү бодийн ухралт хамгийн хүчтэй нөлөөлдөг. Яагаад вэ гэх юм бол ихэр бөгөөд охины орд хоёр хоёулаа буд гаригаар удирдуулдаг бөгөөд будын хөдөлгөөн тэдний одоо оюун ухаан бодол санаа төлөвлөгөө харилцан яриа өдөр тутмын амьдрал шийдвэр гаргалттай холбоотой зүйлс илүү их хүчтэй нөлөөлдөг, савлуулдаг. За хоёрдугаарт нь гэх юм бол тухайн буд гаригийн хөдөлгөөн таны амьдралын аль хэсэгт болж байгаа вэ гэдгээс за түүнээс гадна таны ямархуу гаригуудтай холбогдож байгаа вэ conjunction буюу холбоос үүсгэж байгаа вэ гэдгээс хамаардаг. За тэр холбоосоос гадна ерөнхийдөө бол тухайн бод гаригийн ухралт аль гэр дээр тань болж байгаа вэ гэдгээс хамаарат хүн болгонд тохиолдох сэдвүүд өөр байж болно. За жишээлх юм бол нэг хүний хувьд дөрөвдүгээр гэр дээр нь будын ухралт тохиогоод гэр бүлтэй холбоотой, байр орон савтай холбоотой асуудлууд гарч ирж байвал нөгөө хүнийх нь хувьд болохоор мөнгө үнцийн орлоготой холбоотой байж болно. Тэгтэл дахиад өөрний хүний хувьд болохоор ажил мэргэжил карьер, нөгөө хүний хувьд харилцаа холбоо, гэрлэлт зэрэг зүйлстэй холбоотой байдаг. За тэгэхээр энийг тухай болгонд нь би та хэдтэй ямар мандалтай хүнд ямархуу байдлаар илэрх вэ гэдгийг цаг тухай болгонд нь бичлэг хийж оруулж өгч байх болно. За жишээ хэллээ гэхэд одоо намайг энэ бичлэгийг хийж байгаа цаг үед будын ухралт мэлхийн ордон дээр тохиох гэж байгаа. За мэлхийн ордны сартай за тухайн сар нь 2 дугаар гэр дээр нь байрласан хүн байлаа гэж бодоход хөрөнгө мөнгө сахиутай бөгөөд одоо сэтгэл зүйн амар амгалан тайван байдалтай холбоотой сэдвүүд хөндөгдөж гарч ирнэ гэсэн үг.
За үүнээс гадна будын ухралт таны өөрийн натал чартнаас гадна амьдралын ямархуу нөхцөлд байгаа вэ, ямархуу үе шаттай холбоотой зүйлс хийж байгаа гэдгээс хамаарат бас илүү нөлөөлж болно. За жишээлбэл гэрээ хэлцээр хийж байгаа, үгүй бол шинэ ажил эхлүүлж байгаа, аялал төлөвлөж байгаа, том худалдаа авалтууд хийх гэж байгаа, нүүх гэж байгаа, гэр орноо засах гэж байгаа, за үгүй бол гэр бүлтэй холбоотой чухал харилцаа ярианууд өрнүүлэх гэж байгаа, утас, компьютер, машин, бичиг баримттай холбоотой ажил их байгаа хүмүүст ерөнхийдөө бол одоо илүү энэ нөлөөллүүд хүчтэй мэдрэгдэх болно. За яагаад вэ гэх юм бол түрүү хэлсэнчлэн бууд гараг маань өөрөө харилцаа холбоо мэдээлэл, гэрээ хэлэлцээр, тээвэр технологи, бичиг баримт, бодол санаа бид нар шийдвэрийн гаргалтыг захирдаг. За одоо тэгэхээр хүмүүсийн хамгийн түгээмэл итгэдэг үнэн ба худлын талаар ярьцгаая. За хамгийн ихэнд хүмүүсийн буруу жишээ ойлгодог мэдээлэл бол бууд гарагийн ухралтын үеэр юу ч ихлүүлж болохгүй гэж ярьдаг. За гэтэл энэ бол арай хэтрүүлсэн зүйл байдаг. Бид ерөнхийдөө бол одоо хит их хурдан магадгүй яг тухайн бууд гарагийн ухралтаар гинэд шийдвэр гаргаж байгаа. За үгүй бол мэдлэг мэдээлэл дутуу байжгаад сэтгэлийн хөдөлгөөнөөр үгүй бол нөхцлөө одоо шалахгүйгээр ихлүүлж байгаа зүйл эрсдэлтэй байдаг. За битгий эхэл гэж байгаа үе гэхээсээ илүү яагаад эхлүүлж байгаа вэ? Ямар нөхцлүүд байгаа билээ? Бүх мэдээлэлээ шалгасан билүү? Дараа нь засах, өөрчлөх боломжтой билүү гэдэг зүйлсийг танаас асуудгаа гэсэн үг. Харин эсвэргээрээ магадгүй хуучин аль хэдийн орхичихсан байсан төслөөс хэрэгээх, заагүй бол хайсан байсан санаануудаа дахиж шинжлэх, дахин харж үзэх, заагүй бол одоо контент хийдэг хүмүүсийн хувьд хуучин контентоо шинжлэх, дахин ашиглах, өмнөх төлөвлөгөөгөө засах зэрэгт маш сайн үе байдаг. Хоёрдугаарт нь гэх юм бол бүх техник технологитой холбоотой зүйлс, саадал, бэртэл гэмтэл эвзэрэл гарна гэдэг ойлголт байдаг. За энэ нь ерөнхийдөө бол худлаа. Техник технологитой холбоотой гацалтууд, заагүй бол хадгалтын алдаа, файлууд алдагдах, имэйл буруу илгээгдэх, за интернет тасалдах магадгүй аппликейшнүүд илүү гацах, удаашрах зэрэг зүйлс илүү анзаарэгдэж болно. За гэхдээ энэтэй холбоотойгоор бид файлаа дандаа бэкап хийх, чухал бичиг баримтаа хадгалах, утас компьютероо цэгцлэх, нууц үгээ шалгах, имэйл илгээхээс өмнө хүлээн авч байгаа хүнээ дахин нягтлаж шалгах, за чухал зураг, бичлэг файлуудаа байнгын давхар хадгалах зэрэг байдлаар ерөнхийдөө бол одоо дижитал амьдралаа илүү цэгцлэх ёстой үе байдаг. За 3 дугаарт нь гэх юм бол X-үүд буцаж ирдэг ойлголт байдаг. За ерөнхийдөө бол X-үүд буцаж ирэх юм бол энэ бол хувь тавилангийн ойлголт, нийлэх ёстой, за энэ чинь танд байна гэдэг ойлголтууд ерөнхийдөө бол бас их түгээмэл байдаг. За энэ үедэд хуучин найз, хуучин хайр, хуучин хамтрагчууд, хуучин асуудлууд бүгд дахин гарч ирэх магадaltaй байдаг боловч ингэснээрээ заавал энэ хүн за энэ ханд байх ёстой маань, амьдралд нь байх ёстой, буцаад нийлэх ёстой гэсэн үг биш байдаг. За ерөнхийдөө бол будын ухралтын үеэр гол тавьдаг асуулт гэх юм бол энэ харилцаанаасаа та юу сурсан бэ? Та бөгөөд нөгөө хүнтэй нь өөрчлөгдсөн байна уу? За үгүй бол одоо буцаж нийлээд өмнөх зүй тогтол руугаа орох гэж байна уу? За тухайн хүнтэй танд магадгүй одоо хайр дурлал шинжлэгдсэн хүн байгаад гинөө. За үгүй бол өмнөх асуудлаа чирч авчирж гинөө гэдэг үе байдаг. За ихэнхдээ нөгөө одоо X-үүд буюу өмнө харьцаж исэн хайр дурлалын холбоо үүсгэж исэн хүмүүс маань орж ирэхэд эсэргээрээ тухайн зүйлийг хаалт болгох. За үгүй бол таныг шалгах, өнгөрсөн зүйл тогтоод давтж гинүү гэдгийг шалгах. За үгүй бол зарим тохиолдолд одоо илүү гүн гүнзгий ярилцаад за илүү аль нь мачур буюу төлөвшсөн болж чадсан байна уу гэдэг зүйлийг шалгах боломжтой үед байдаг. За гэхдээ түрүү хэлсэнчлэн шууд буцаж энэ хүн орж ирлээгээд буцаж нийлэх ёстой. За энэ хань гэсэн үг биш. Тухайн хүн ерөнхийдөө яг ганцаарцсан үедээ эргэж ирж гин үү? За яриадсан, хэлсэн амлалтуудаа биелүүлж гин үү? Хариуцлага хүлээж гин үү? Өмнөх асуудлаа үнэхээр ойлгосон байна уу? За үгүй бол магадгүй зүгээр хуучин хаалгаа тогшоод шалгаж гин үү гэдгийг нь ажиглах, илүү нягтлах ёстой шүү. За тэгэхээр будын ухралтын үеийг хэрхэн хамгийн сайн үр дүнтэй ашиглах талаар та хэдий зөвлөгөө өгье. За энэ үед ерөнхийдөө бол аль болох шинэ зүйлийг хүчээр хийх, эхлүүлэх гэхээсээ илүү хуучин зүйлсээ засахад илүү тохиромжтой байдаг. За хуучин эхэлсэн байсан төслөө дуусгах, өмнө нь эхлүүлээд орхисон байсан санаагаа
дахин сэргээх, за хуучин байсан пост үгүй бол ямар нэг бичлэг тэдгээр зүйлсээ дахин ашиглах, сайжруулах, алдаатай байгаа зүйлсээ залруулах, ажлын системээ шинжлэх, за үйлчилгээний нөхцлөө магадгүй илүү тодорхой болгох, за имэйл, файл, зургуудаа, документуудаа зэгцлэх, санхүүгийн тайлан тооцоогоо илүү сайн шалгах, хуучин харилцааныхаа дутуу байсан яриануудыг гүйцээж хийх, за гэрээний нөхцлүүдээ дахин давтаж шалгаж унших, өөрийн бодол, үг, шийдвэр зүй тогтлуудаа ажиглах, зэрэгтэй холбоотой юмнууд хийхэд аюу тохиромжтой байдаг. За хэрвээ магадгүй бизнес owner үгүй бол ямар нэг байдлаар үйлчилгээ үзүүлдэг хүн байлаа гэж бодоход ажлынхаа урсгалыг илүү сайжруулах, магадгүй цаг алддаг байсан зүйлсээ илүү сайжруулах, за түүнээс гадна үйлчилгээнийхээ тайлбаруудыг илүү сайжруулж шинжлэх, үнийн нөхцлөө тодорхой болгох, за үйлчлүүлэгчтэй холбоотой юмнуудаа магадгүй бэлдэх, төлбөрийн нөхцлөө илүү ойлгомжтой болгох, за юун дээр хүмүүс бодлоод байгааг илүү сайн залруулах, олох, онцлох, за систем дээрээ сул байгаа зүйлсээ ерөнхийдөө бол залруулахад тохиромжтой үе байдаг. За ерөнхийдөө бол будын ухралт маань бидний өсөлт хөгжилтийг зогсоож байгаа үе гэхээсээ илүү сул байгаа зүйлсийг ил болгож гаргаж ирдэг. За тийм учраас энэ үед юуг засмаар байна, юуг дахин харах шаардлагатай байна, юун дээр магадгүй хит яарчихсан байна, ямар мэдээллийг шалгаагүй байсан байна вэ? Таны систем дээр юу болж бүтэхгүй байна вэ гэдэг асуултуудыг аль болох өөртөө тавиад энэ бүх зүйлээ залруулаарай. За будын ухралтын үеэр юунаас болгоомжлох вэ гэх юм бол яаран дүгнэлт хийхээс хамгийн түрүүнд болгоомжлоорой гэж та хэдтэй зөвлөмөр байна. Ямар нэг мессежийг уншаад шууд уурлах, нэг хүний үгийг өөрийн үзэл бодлоор тайлбарлах гэж оролдох. За үгүй бол гэрээний нөхцлүүдийг уншаагүйгээр гарын үсэг зурах, за үнэтэй зүйл гинэд том худалдаа авалтууд хийх, баталгаагүй мэдээллийг буцаагаад дахиад постлох, шеэрлэх, тараах түгээх, за аяллийн төлөвлөгөөг эцсийн шийдвэрт эцсийн минутанд гаргах, за нөгөө хүнээсээ баталгаажуулж асуухгүйгээр өөрийнхөө үзэл бодлоор би зөв ойлгосон, миний зөв гэж бодох, за харилцаанд болохоор гинтийн бодлогогүй саллалтыг хийх, за гол X-тэйгээ шууд бодлогогүй буцаад нийлэх зэргээс аль болох болгоомжлоорой. За гэхдээ эдгээр нь болохоор таныг будын ухралтын үед хийхийг хориглож байгаа зүйл гэхээсээ илүүтэйгээр бодоогүйгээр, шалгаагүйгээр яарч завгүй бол сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах юм бол дараа нь засаж залруулах ёстой ажлууд улам их ихсээд байдаг учраас энийг та хэд маань анхаараарай гэж зөвлөж байгаа юм аа. За тэгэхээр ерөнхийдөө будын ухралтын талаар та хэд маань сайн ойлголт авсан болов уу гэж бодож байна. Будын ухралтын үеэр амьдрал сүрэх үе гэхээсээ илүүтэйгээр амьдралын дуу чимээг аль болох илүү сонсоод анзаараагүй байсан зүйлсээ харж ажиглаж эхлэх үе байдаг. За өнгөрсөн зүйлс биднийг татаж унгаах гэж биш, эсвэргээрээ харин бүх зүйлийг өөр өнцгөөс харуулах гэж бод ерөнхийдөө бол ухардаг гэж ойлгож болно. За энэ үед алдаа гарахаас айх гэхээсээ илүүтэйгээр будын ухралт ирэх үед яарахгүй, сандрахгүй, за ямар нэг зүйлийг бодлогогүйгээр сохроо шийдэх гэхээсээ илүүтэйгээр бүх зүйлд илүү удаан бодлоготой хандаж бүх зүйлийг шалгах, сонсох, залруулах, зэгцлэх, ойлгох үе шүү. За иймэрхүү зүйлсийг хийж эхэлсэн үед будын ухралт таны эсрэг биш, таны талд ажиллаж эхлэх болно. За заримдаа бид нар ерөнхийдөө бол дараагийнхаа алхмуудыг авахын тулд өмнөх хийсэн алхмуудаа ажиглах харах шаардлагатай байдаг. За будын ухралтын ерөнхийдөө бол гол хичээл нь үг, бодол, мэдээлэл бөгөөд бидний шийдвэрүүд бол ерөнхийдөө энерги. Тийм учраас бүх зүйлийг хийхээс өмнө бодох хэрэгтэй, шийдвэрүүдээ шалгах хэрэгтэй, хариу өгөхөөс өмнө ойлгох хэрэгтэй гэдэг хичээлүүдийг заадаг. За та хэдэд маань ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. За сувагтаа subscribe хийж, лайк дарж, бусдаа энэ мэдээллийг түгээхэд та хэд маань туслаарай. Будын ухралтын үеэр танд тохиолдож исэн хамгийн аимшигтай сонирхолтой зүйл юу байсан бэ? Тухайн будын ухралтаас бас юу сурч ирснэ та хэд маань доор сэтгэлээр комент биччихүүлдээгээрэй. Энэ хүртэл сонссон хүмүүс маань шар зүрх сэтгэл комент хэсэгт биччихүүлдээгээрэй. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.